Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх гэвэл шинжлэх ухаанд суурилна. За улмаар улс хөгжинө гэдэг харилцан хамааралтай. Харамсалтай нь бидний шинжлэх ухаандаа өгч буй хөрөнгө оруулалт халаалт гэрэл цахилгаанд зарцуулагдаад дуустдаг байх нь. За урсгал зардлаас хэтрэхгүй санхүүжилтээр олон улсад өрсөлдөх чадвартай шинэ инновацийг бий болгож чадахгүй нь лавтай. Samsung, Apple, Sony, Ford гэгчлэн дэлхийг хэрсэн корпорациуд тус бүрдээ судалгаа боловсруулалтанд 6-аас 7 тэрбум $, зарцуулдаг. Харин Монгол улс жилдээ 15-аас 16 сая $, зарцуулдаг байх юм. За нэг компанитай мөр зэрэгцэж чаддаггүй гэхээр бид хөгжихийг хэр зэрэг хүсдэг, зорддог болохыг илтгэнэ. За гэхдээ эрдэмтэн судлаачид олон улсын санхүүжилтийг татаж судалгаа боловсруулалтын ажлаа цаг ямагт гүйцэтгсээр ирсэн. За гэвч түүнийг нь барьж аваад ашиглаад үйлдвэрлэлтэд нэвтрүүлдэггүй бэрхшээлж байгаамаа. Өнөөдөр санхүү яриад байх юм бол шинжлэх ухааны салбар өөрөө угаасаа бол хөгжих дэвжих боломж Монголд өнөөдөр байхгүй. Энэ бол нэг боломж юм гэж би харж байгаа. Яг тэгэхээр энэ том төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ том төслийн төсөлд тийм ээ бид нар судалгаа шинжилгээ шинжлэх ухааны зардлыг шингэх гэдэг байгаа. Энэ шингээсэн зардал дээр манай энэ эрдэмтлийг ажиллаач гэж байгаа. Манай энэ ихтэй сургуулиудыг ажиллаач гэж байгаа. Тийм учраас бол энэ бол онцгой юм чухал зүйлээ гэж би ингэж онцлж хараад байгаа. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдалд өнгөцгөн дүгнэлт хийгээд үзэхэд ойрын хэдэн жилдээ шинжлэх ухааны салбарын төр өөд гараа дэлгэн суугаад нэмэргүй гэж харагдаж байна. За одоо гарц хаана байна вэ? За мөнгөгүй хөрөнгөгүй гэж суугаад байх уу? Эдийн засгийн нэг талаас энэ судалгаа боловсруулалтын салбарт оруулдаг хөрөнгө оруулалт төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх, нөгөө талаас бизнесийн салбарт шинжлэх ухааны салбараас гарсан үр дүнг авч ашиглах сонирхлыг бий болгох, төрийн зүгээс үйлдвэрийн салбарын технологийн хөрс сурыг сайжруулах ийм гурван асуудлыг ингэж хамтдаа ярьж хэлцэх ёстой. Шинжлэх ухааны салбараас бол жилд дунджаар 30-аас 50 патент ирэх хамгаалагддаг. Тэгэхээр энэ 30-аас 50 патент бүгдөө үйлдвэрлэл болчих юм бол энэ бол үндсэндээ том жижиг нь хамаагүй 30-аас 50 үйлдвэрийн санаа явж идэг байхгүй юу. Тэгэхээр Монголдаач энэ патентийг үйлдвэр болгодог, энэ патентийн шинжлэх ухааны агуулгыг мэдэрдэг технологийн хөрс одоогор бүрдэхгүй байгаад байгаа юм. Зөвхөн дэмжиж зогсохгүй Монгол эрдэмтдийнхээ оюун бодол хүч хөдөлмөрөөс урган гарсан ололт амжилт бүхий бүтээлийг ашиглах идэвхийг үндэсний баялаг бүтээгчдэд суулгах нь нэн чухал ажил. За бидний хүлээн зөвшөөрдөггүй эрдэмтэн судлаачдын бүтээл улсаа халиад Аз твдээ үнэлэгдээд удаж байна. 2015 онд Аз твийн эрдэм шинжилгээний бүтээлийг эренбэлэхэд 46 улсаас Монгол улс 16-д жигссэн. За нөөц боломж, оюунд толгой, материалын бус баялагын их усэр бидэнд бий гэдгийг энэ нь илтгэж байгаамаа.